Мэдээлэл мэдэх надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөй аялцгаая. Сайн байцгаана хүүхдүүдээ үз мэдэх цэцэгхэн хотхонд нэвтрүүлэг хийхэж байна. Одоо бид зочноо танилцуулъя. Ухаан заяа 9 настай. За. Чи ухаан заяа гэж юу н ямар утгатай нэр гэж бодож байна? Жохон микрофонд ойртод ярьда. Чам таалагдж байна уу ер нь? Ухаан гэдэг нь ухаантай гэсэн үг. Зүйтэй. Ухаан. Ухаан заяа гэдэг чинь шүү дээ. Ухаантай амьдрах ийм заяатай хүүхэд гэсэн утгатай байхгүй юу? За нэрээ юу? Манай үл бид сая зөв хэлв үү? Зөв хэлсэн. За, чи юу гэж бодож байна? Яагаад миний үед ийм гоё нэр өгсөн юм бол ээж аав нь? Би Эрдэнэ ном сайн сурдаг. Тэгээ ээж аав минь намайг сайн сураад өндөр болоосай гэж их хүсэж намайг хайрладаг учраас ухаан заяа гэж нэрлэсэн. Хөөхс яг нэрэндээ таарсан хариулт байна тий. Аргагүй л нэрэндээ таарсан охин байна да миний үчи. За тэгээд ухаантай болоход ер нь хүнд яг юу хэрэгтэй юм шиг байна? Чи юу гэж бодож байна? Ном уншиж тэгээд дэвтэртээ бичээд номын тэмдэглэл хөтлөл. Оо, миний үчи одоо ном уншаал байгаа юу? Ном уншаад л. Ямар ном уншдаг вэ чи? Англи ном, олимпиадын ном, мингийн ном, монгол ном, үлгэр. Ч одоо тэгвэл ингээ гэрээр нь дүүрэн манай ухаан заягийн өрөөгөөр нь дүүрэн ингээ ном бит юм билээ шүү дээ. Ингээл дүүрэн ном. Номон дунд сууж идэм билээ шүү дээ. Манай шкаф дотор ерөөс ном багтдаг. Тэр. Манай шкафд уг нь бас манайх амар их номтой. Бараг 100 номтой байхаа. Тэгсэн чинь юу ийм хоёр шкаф байдаггүй номны тентэн дүүрчтэй шүү дээ. Тэгээ штэ харин ном сайн унших чи ер нь их чухал штэ тийм үү? Тийм. Мэдлэг аавна, ухаантай болно. За чи утас үзхөө, ном үзхөө, алин дээр үг гэхээр хүмүүс алийг илүү сайн хэрэгтэй гэдэг үлээ? Номын гэдэг те. Яагаад? Утас чи ялгаагүй л бас мэдлэг өгдөг үсттэй. Үгүй. Гэтэ утас хэвээ нэг хүн утас үзэх юм бол мянган ис үхээд идэг. Гэтэ утас үзэх юм бас хараа нууддаг. За зүйтэй. Эрүүл мэндэд муу тийм үү? Хараа муудна, дээрэс нь мянган ис хаана гэдэм бэ тэр чи одоо? Тархин дотор манай бие дээр зөндөө байгаа. Тэр олон ис нь ингээ яагаад үхээд идэм бол? Утсанд олон төрлийн хор байдаг. Тэр биенэрийн нүдийг их өвтгөн. Сонсч ин үл мэдхээ. Гэтэ манай үл мэдхгүй штэ. Би ингээд заримдаа ингээд зургт үздэг хэвгүй юу? Тэгээд жоохон удаан үзчихээр жоохон нүдэ хаамаарч юм шиг. Тэ яг тэр байна те. Өөрөөр хэлбэл нүд ядардаг байх нь шүү. Нүдтэй хамт өөр юу ядардаг байх нь вэ? Тарих бидний ухаан ядардаг байх нь те. За. Миний үчи тэгээд одоо бас гүүхээр юу хөс ядарна, гар ядарна. Хитихгүйхээр хөл ядарна те. Гар ядарна. За ерөөсөө юмыг хэтрүүлж болохгүй мэн л да. Яг тохируулж. Яг үнэ. Хоолыг бас хэтрүүлж болохгүй бах те. Би бас хэтрүүлдэг. Хэтрүүлсэн ч гэсэн зүгээр. Юу гэсэн үг ягаад зүгээр ээ? Би нэг удаа 4 биш 3 аяа гэжсэн. Юг? Хоос. Ямар хоол? Будаатай ургаж гомдсон шүү хаа. Тэ чи 4 аяга гэддэм үү? Барагс 4. Манай ухаан зэй хэрэг хоол идэж байна ер нь? Бараг 3-аас дээш. 3-аас дээш үү? Бас уу? Тэгээд ийм өндөр юм биш түл мэдхээ. Таяр чинь нэг нь 5 наснда нөгөөх нь 9 наснда хилмээргүй өндөр штэ тий. Одоо манай үл мэдхийг хардаа 5 та гэхэд ийм өндөр. Тэгэхэр чинь ерөөсөө хүн сайн хоол идэхэл ёстой юм а да ер нь зөв үү? Тэгтээ бас ундах ёстой. За ундах яагаад хэрэгтэй? Бас өсөгдөг. Нэр мянган эснүүд чи 2-оор үрждэг. Нөгөө эснүүд чинь вэ штэ 2-оор үржчихдээ юм бэ штэ үл мэдхээ. Буцаад сэрчтэй юм уу? Өгсөн байж исэн. Шинээр төрчихгүй юу? Ойлгож байна уу? Шинээр ингээд төрөөд идэм байна л та. Унтаад байвал тэгээд төрсөөрөөгээд олон болоо. Олон ис болдог тий. За миний хөө хэрэг удаан унтж байна. Заримдаа сэрүүн байдаг гэхдээ хөрөвсөөр агаад унтчихдаг. Яагаад төрөөгээд байна? Яагаад ивэл дандаа янз бүрийн бодоод байна үгүй юу? Тий. Юу бодоод байна миний хөө? Би заримдаа янз бүрийн юм дөө өнөөдрийн болсон явдал гэдэл. Одоо яад юм бэлээ, амьдрал яад юм бэлээ гэлөө. Тий. За юу гэнэ үл мэдхээ. Би бас заримдаа ингэж шүү шууд унтгаа байж захтаа юу ингэж найзуудынхаа тухай удаас найз маань тэгжсэн надтай гэж бодоо байж идэг. Тэгдэм би бас янз бүрийн бодноо. За одоо үл мэдэх маань одоо уйлах болов, инех болов гэж санаа зовоол.
Заримдаа эн чинь гомдоод уйлчин. Ваа би тэгэх байсан. Би ингэх байсан гэл тэ. Тэнгүүд юу ч болоогүй юм шиг инээдэг байхгүй. Нэр найз гэснээс чи найзтай юу? Би бүр олон найзтай. За ямар. Би ч бүр амар олон найзтай, амар олон багшууд явж байсан байна. Ааха. Юу чи найз гэж юу ямар үнийг хэлээд идэм бэ? Найз, олон найзтай л гэдэг. Яадаг үн найз үдээ. Хоёр хүмүүс насандаа хамтдаа нөхөрлөж биентэй сайн байх. Нэрээ үл мэдхэ. Юу гэж бодож байна? Гоё л хэллээ дээ миний бодлоор бол. Тэгтээ ингээд идэх чинь хүмүүс заримдаа за чиний хамгийн сайн найз юм бэ гингүү. Хин бэ чиний хамгийн сайн найз? Гэрн цан. За чиний хамгийн сайн найз юм. Миний хөө. Байна уу чамд сайн найз? Байна. За хин. Хамаатных. За хин нэр нь? Хин бизээ. Оо найзынх нэрийг хамгийн сайн найзынх нэрийг мартчихдаг байхгүй манай үлмэд. За тэгвэл хамгийн муу найз нь хий манай ухаан зайг. Манай ингээд муу найз гэж байхгүй. Яа дил тэнэр бүгдээрээ боловсралтай. Оо чамд муу найз байна уу? Байхгүй. Би таарыг юу яа гэж бодохгүй ам алдуулъя гэж бодохгүй юу. Тэгсэн чи хоёулаа ам алдсангүй. Ягаад гэвэл миний бодлоор найз гэдэг чинь сайн муу гэж байх ёсгүй шүү дээ тий. Ягаад гэвэл би биэндээ хамгийн гол одоо жаргал зовлонгоо ярьдаг. Би бинийг харахаар баярлдаг. Нэгээ дэмждэг байж яаж муу найз байх юм бэ тий. Тэгвэл тэр чинь найз биш үсттэй. Тийм миний үг одоо жишээлбэл зоддог хүн байна уу? Тэр чиний найз мөн үү? Биш тийм үү? Тий. Аа. Гэтэ намайг зоддог хоёр хүн байгаа. За тэр нь хаана вэ? Дүү ээж хоёр. Чи нэрээ явж нэрээ. Би чамаг одоо манай ангийн тэрнийг ах энтер гэх юм бах гэсэн чинь муу дүү ээж хоёроо хэлдэг биш үү? Яа би ягаад энийг мартчихваа. Өнөөдөр урлаг зааланд ногоон гэрэл цагаан шуун гэдэг тэмцээнээ бэлжсэн чи Эрмүнгийн нэг эрэгтэй хүүхэд намайг амар үдэх юм да. Дугуй анги өөрөө дугуй ангид миний уурыг барчихъя. Тэр чи явахта чи зүгээр чи хөөрхөн харагдаад байгаа байхгүй юу? Тэг зүгээр өдөхгүй юу тэгсэнс тэр чин дэрлэгч байгаа чи биш байх гэж бодоо. Өдөөд ангууд ингэчих юу. Тэр хүүхд ингээ өдөө байж ангууд снэс цаашаа. Иsus ингэчих цаа. Тийм буруу юм зааж өгөндөө. Тэгээд Иsus шууд гүй би чамд тоохгүй гэ. Оо яг наача хамгийн зөв байна. Наача хамгийн зөв арга байна шүү. За Яг Иsus аав ээж рүүгээ гяс гүөх гээд за би чамайг одоо аав ээж хэзэндээ гяс гүгээд авчиж. Яа би ганцаараа гэрлүү явж чадахгүй шүү. чи ганцаараа гэлдэгөө явдгаа юу? Явдггүй. Яагаад холоо танах? Сургууль өнгөн ойрхон гэтээ аав ээж дандаа хүмүүс тулгаална гэдэг яагаад идэг. Тийм учраас банк хөргөж өгч авч гэнэ үү? Тий. Ааха. Би бас юу том юу 6-тай болохоор өгнөөс ганцаараас явмаар байгаа л дугуйтай. За тэгсэн чи Надаа нэг дугуй байгаа. за явахгүй байна уу? Басгүй гэд байсан. Яагаад гэж чинь Юу хүүхдийн узгаач ирээд авчин гэсэн чинь үгүй би юу яа дугуйгаа газ жигэд авчин гэсэн чинь үгүй тэр хүн гүүгээд чамайг гүүцэн гэсэн чинь үгүй би бас хурдан жидэг хүн. Хурдан жидэг дугуй засварын хүн гэвсэн. хүүхдийн хулгайч гээл юу н хулгайч гээл яриад тахын тэр одоо юу н яагаад хулгайч гэж энэ ороод байд юм бэ Муу боловсралтай хүмүүс гэж бодож байна уу? Тий. Тэгээд Яагаад ихсэр тэр хүүхдийг авч яагаад өөрийнхөө хүүхдөөс авах гэж байгаа. Юу өөр юм хулгайдаг хүн. өөрөөр хэлбэл өөрийн биш юмыг хүнээс авах гэдэг шүү дээ тий. Тэгээд юу амар юу нэг ном дээр ингэж ярьдیں۔ Дандаа нохотой айз руу ордیں۔ Нэг мууртай. Хулгайч хөнөө. Тий. Тэгээд юу нохотой ингээд муур ноцтой байж үдээ. Тэгэнгүүт айзын авдрыг ухаж агаад нэг Юм ин аваад. амар үнэтэй чусууг авцсан. Тэгээд тэгсэн чинь нэг удаа нохонд хазуулсан. Тэгээд өгцөн. Тэгэж санаа мод яван хатан гэж нэг үг байд юм аа байдیں۔ Гэхдээ ингийн гурлаа. За ерөөсөө энэ одоо бид нар чи ингээд зөв юм хийх, буруу юм хийх гэд байгаад байна тийм үү? Буруу юм хийхэд жишээлбэл хулгай хийх гэдэг байна тийм үү? Өөр та хэд одоо жишээлбэл миний энэ 5 хуруунд багтахаар хүний одоо хийдэг муу зүйлийг нэрлээч. Худлаа хэлэх. Тэгээд бас хүн зодох. Дээрлэх. Аха. Тэгээ хамгийн сүүлийнх нь юу лээ? Загнах. Загнах ч яах вэ байж болох юм те. Миний бодлоор бол Иесус үгүй хүссэн зузгаана. чи дандаа аимшиг юм ярих юм. Хуурах байж болж байна. Яг үнэн бас. Зал хуурах
хуурах байж байна тий. Зайлтна. Зайлдах хуурах яг үнэн зүйтэй. Зайлтна гэдэг чинь юм байдаг. Юу тэр чамайг дуудсан шүү дээ. Гингүүд нэрээ юу гэсэн чинь нөгөө зайлцсан хүн чинь нэрээ гэсэн чинь нөгөө хүн нь яваад өгсөн чинь өөрийнх нь юмыг авчтээ. Ааха, тийм байх нь байна. Ер нь залдаг гэдэг чинь худлаа хийлэхдээ баг төстэй. Тий, яг үнэн худлаа хэлнэ л гэсэн үг л дээ. Чи ер нь худлаа хэлж үзсэн үү? Ер нь баг үзсэн. Ер нь баг үзсэн үү? Гэхдээ ихэнхдээ үннээ хэлдэг. Тий, яг уу би ч гэсэн хараа. Ер нь бол хүн чинь ингээд муу имийг хийдгүү гэсэн үг биш байхгүй юу? Би ч гэсэн энэ яваа насанда худлаа хэлжсэн. Гэхдээ худлаа хэлэх бол буруу. Би сая яг буруу юм хийжлээ гэж өөртөө гимших. Тэгээд буруугаа хүлээх, дахиж хийхгүй байхын төлөө л бодох ёстой шүү дээ, тий? Энэ нь л зүг байхгүй. Тэгснээс би хулгай хийдэггүй, би залхуурдаггүй, би уурдаггүй гэж худлаа олчих шүү дээ, тий? Тийм худлаа олчих. Тэгэхээр зайлтна гэдэг чинь худаа хийж байгаа юмыг авна. тий шүү дээ, яг үнэ. За тэгвэл одоо гурлаа нэгэнд муу 5 юм ярьсан чи сайн бас 5 юм ярил л да. Зөв хүний 5 үйлдэлийг ярил л да. Юу ихээр сайн байдаг лээ? Ахмад насныг хүндлэх. Хүндлэх, зүйтэй. Жирэмсэн хүнийг суусгах. Зүйтэй маш сайн байна. За өөр. Найзтайгаа хамт байх. Найзыгаа хайрлах хүндлэх те зүйтэй өөр. Найзтайгаа шатар тогтсох. Хүнд ингээд одоо нөгөө зам ингээд нэг настай хүн гарч яхад яах вэ? Замыг нээж өгнө. Тий туслаад те. Яг үнэн. Юм барьж байвал туслаад. Ингээ байж байгаа ингэж холдоо. Гэтэ чи жижиг юм чи ганцаараа зам гарч болохгүй л те. Тий. Би дандаа ер нь баргас ганцаараа гардгүй те. Аав ээж юм уу ээж дүүтэйгээс гардаг. Тийм зүйтэй яг аав ээжтэйгээ дүүтэйгээ эсвэл ээж дүүтэйгээ гардаг. Зүйтэй сайн байна. За хүнд туслах юм байна тийм ээ? Тийм. За жишээлбэл дээшээ нэг юмээ ингээд ууттай юм бариад хоёр давхар руу гарах гэжээвэл эсвэл лифтэнд орох гэжээвэл лифтийн ингээд дараад өгж болж чинь хаалгыг онгоолоод өгж болж чинь тий? Эсвэл ингэж болно тэр ууттай юм барьж болно. Дийлүүл барьж болж чинь тийм үү? За зүйтэй өөр яавал. Эцэгийнхээ ачиг харуулах. За ямар хэцүү юм ярьч вэ? Чи ойлгож байна уу? Эцэгхийн мэдхгүй гинэ. Яагийг хэлж байгаа үл мэд итээр тайлбарлаа да. Жишээ нь л одоо ээж бидний аяг тавгийг угааж гэн, гэрээ цэвэрлж гэн, хувцсыг нь янзлж гэн, орын засаж өгж гэн. Ачиг нь хариулна гэдэг чинь ээжтэй бас дахиад тусалж өгөх. Тэгээд дээрээс би бас ингэдэг юу ээжийнхээ өгөнд ороод юмаа хураагаад зүйтэй. заримдаа ээж аавынхаа өрөөний юмыг хураахсан чинь ингэдэж шүү. Энэ ачиг хариулж гэнэ үү? Зүв байна уу манай үл мэдхий? ачиг харуулж байна. Би бас өглөөний цай бэлдээ сэндвич хийдэг шүү. Ваа ямар гоё юм бэ. Би өгнөөс барыг сэндвич хийж чадсан шүү. Манай үл бидэг сэндвич хийдэж штэ сэндвич. Ингэдэй нэг дөржин тасах байдаггүй юу юм. Тэрэн дээр ингэ зайц тавина. Тэгснээ өндөх тавина. Тэгснээ өгөрцөйгүй өгөрцөй болно штэ яг үнэ. Ихсээд тасгаа тавьчаад зайц ширэн дээр битээ нүдэд ийл та тэгээд түсгээ нүдэд. Энэ дээр зайдас тавина дараа нь өгөрцөйг тавина дараа нь өндгөө тавина дараа нь бяслага тавина. Бясга зайцсныхаа дээр нь тавиад үгүй штэ бясга хам. Йоо чи бүр ярьж байхдаа ингэ залхуутай юм чинь хийхэд бүр амар удах юм байна те. Сэндвч. Үгүй би заримдаа мартаад байдаг байхгүй. Тасгаа тавиад чи юм л да талгаа тавьснаа. Буруу юм тавьчлаа гэд аваад буцаагаал тавь. Бясга тавих байсан байж тэ гэд ингээл ах юм байна тийм үү. Йоо. Би охоор нэг сэндвичний машин байгаа заяа. За. Тэгээд би сэндвичнийхэн захыг заримдаа аавна. Тэгээд нэг хяам тавиад, тэгээд бяслаг тавиад, тэгээд талхаа хавчуулчихна. Тэгээд тэр машин дотор ингээ 4 уралчин байдгийг. Хоёр талхаа ингээ тавиад тэгээд хэдэм хэсэг барьждаг. Тэгэхээр яадаг лээ. Тэгээ онгойлгохоор тэрэн ингээ наалтц. Яа гоё юм тий. Юу тэгтээ ер нь бол энэ тайрын манайхад ийм байж арзитгэнд зазгадаг тэгтээ. За. Ингээд талхаа тавиад тэгээд за дахиад хэлсэн үү ч одоо эхнээс нь бүгдийг ярина заа юу. За. Талхаа тавиад тэгээд ширээн дээр очиод нүдэд байна. За. За чи сэндвич хийчлээ. Тэгээд би тэгээ орзетгийг яах юм? Тэр сэндвич чинь. Ингээд чи талхаа
тавьцсан. Тасгаа тавиад. Тавиад юма тавьцсан. Тавьцаа. Тавьцсан. Бүгдийг тавьцсан. Тэгээд зайцаа тавь. Дараа нь өвчгийг тавь. Дараа нь дахиад юм ах. ундаг. За өндгөө тавьчих яг үнэ. Тэгээд Бушуухан шиг. За тий тавьцсан. За тэгээ. Тэгээд сэндвичний нэг Халаагаад. ийм тэгснээ нэг бариустай тийм нэг ингээ байж захта ингээ онгодог нэг Ажлын юм биш тий. Тий. Тэгээ тэрийг ард түмэндээ өгнө. тэгээд юу Ард түмэндээ. Хэн гэдэг ард түмэнд? Олон хүмүүс хамаатай садна. За. тэгээд юу сэндвич хийдэг юмда тэгээд юу 5 минут басныхаа дараа ингээд тэгээд Тийм од юм уу? 5 минутаараа ихтэхгүй юу? үгүй Бараг зөв үү? 5 минут. За зөв танах зөв байна. 3-5 минут. За. 3 юм уу 5 минут. За ойлголоо. Тэгээд юу дараа нь ингээ гаргаж тавиад хөрөгчөөд сэндвичний савгээ байдаггүй юм. Манай тэгээд юу Тэрэндээ сэндвичний савтаа усгаж байгаа. Тэгээд би боссон тэгээд би Үе чи цаашаа үргэлжлүүлээд юу сав яриа явчихваа үлгэхээ. сэндвичний савнда би сая Чи сэндвичээ дараа нь үргэлжлүүлээд яриараа заяа. Би одоохон найзаар нэг ганц чи дуу модуулаа шүлэг мүлэг уншвал л дээ чи. Шүлэг унших уу миний хүү дуудуулах юу гэж бодож ин чи? Шүлэг. Шүлэг уншин одоо заяа. За. Халуун илгэн нутаг. Элэг зүрхнээс уяатай. Инкри Монгол нутаг минь эцэг ихээс аяатай. Эрдэнийн алтан үлгий минь цэцгийн шимийг тэтгсэн. Цэнглийн хавар айлчлахад мөрөн голн дууга дуурж мөнгө сардгэн мишэн. Сэрүүн салхи сэвсүүлэн хацар нүрийг үнсэн байж сэтгэл дотрыг ариулсан халуун илгэн нутаг минь. тэгтээ Гой шүлэг уншлаа штэ. тэгтээ юу Чи тэгтээ яах вэ? Нэг шүлэгний талын уншчих. За тэг. би Монгол хүн аргасын утаа боригсдаг маш нэгэр төрсөн би атархээр нутгаа үзгиймэн гэж боддог цэнхэр манан суунагсан асын бараг жиртэй цэцгэр сайхан нутгаа сэтгэс багтан харахад үзэж байгаа сацгад үнсэд байгаа юм шиг өршөөс дэж минь гар изэд байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад эзэг зүрх минь догдож хосгүй баярын үзмэс хоёр нүдийг минь бүрхдэг урган сайхан нутгийнхаа өвчөн дээр нь төрөөд унруудам тазынхаа өнгөд амьдарсын төсөө амбие зориусдаг ариун нандан заншистай өгд хөгшөд эцэн минь үрээ гэж найдаад үсдэж надад өгсөн өнөр Монгол орны нар намайг гийгүүлж нарийн сасгад үсэж намраа хуран тэжээж найртай сайхан орон минь надтай хувь нэг байдаг тул унсангийн нутгаа би өөрөн би шиг хайрсаж угаасан тунгасан мөрнөө би ихийн сүшиг сандаг энэ нутагта би эзнэн юм Христэст нь усан хүн юм ирээдүгийн түмэнтэйгээ босгосдох их өөрөг хүсэсэн юм хэрэг хүн их орно хамгаас үнтэй гэдэг бас хээр тас нутгаа юунаас ч илүү сандаг бас Чи талын нэгсэн чи ямар урт гоё уншваа энэ ч Ийм одоо. жах хөөхөд амар урт Мундаг байгаа уншин гэдэг чинь сайн байж. Хүш чи тэ юу гэж бодож байна манай үл. би Монгол хүн гэдэг Тий харин миний хүү өстой гоё шүлэг уншлаа. Баяр хүргэе. Та хоёулаа маш гоё шүлэг уншсан. Би тэд бас үлмэд дүүгээ магтах гэдэг. Одоо 5 настай мөртлөөсөн штэ. Ингээд бичиг үсэг хараа шууд уншина. Вау. Амар гоё штэ. Тийм. Шатар тоглоно юм уншин комавиаста хөгчүү чи тий. 10-10 оноо өглөө. Яагаад юм 10-ыг 10 төржүүлээ 100. Яа. Ойлгосноо чи сая. За. 10-ыг 10 дүр Бэж гурлаа бас та нэг тийм Монголын тухай шүлэг ярьсан юм чинь нь штэ. Бас Монгол улсынхаа тухай жоохон ярьчих л да жоохон мэдлэгээ те. Өмнө чинь Чингис хааныг насураагүй байхад манай монгол чинь юу Ямар байсан? юу тэсгийн ингээ байгаа штэ. Дэлхий байгаа. Жоохон 100 дөө. Өөрөнхий. Юу тэрний тал нь байсан манай. Харин текст тийм Тэгээд гэсэн. бусад улсууд амар Жижигхэн байсан уу? Аха. Чи энэ талаар ямар мэдлэгтэй байна? Би Чингис хааны мөсөд явж исэн юм шин мэддэг юм баг зөндөө байна. Чингис хааны төрсөн үед цагаан уул гэдэг цэцэг тэнд байгаа. Цагаан уул чинь мөнхийн цэцэг. Ерөөсөө өгөшгүй. Чи тэр цэцгийг харсан уу? Өгтгүү. Одоо ингээд тэр цэцгийг ингээд тастаад авна штэ. Тэгээд ингээд одоо ном юм уу, дэвтэр юм уу нэг газар ингээд хийнгүүт штэ те. Яг ингээд гоёороо ингээд ерөөсө хатдаггүй. Заримдаа хатдаг. Хатсан ч гоё хатж байгаа сте нэг тийм мөнх одоо юу гэдгийг бусад цэцэг чи ингээ бүр хорж игаад харж игаад ингээ бүр ингээ байхгүй болдог аахгүй Ийм байжсэн ч ингээ үгүй зүгээр яг тэр чигээрээ тэгтээ айгүй гоё болоо хатчихдаг аахгүй юу саяхаас ингээд юу тэгшгнээрээ гоё харагдгаараа тий
хэрэгтэй. За. Манай өмнө говийн эмээ өвөө манай гүнтийн эмээ дээр зочлоод ирэхэд цагаан уулын цэцгийн цэцэд зүүлгсэн. Зүйлт нь үү? Манай дүү Бүр тийм зүйлт ийдсэн мэн үү? Ямар манай эмээ надад шарыг өгсөн тэгээд үүдээ улаа. Тэгсэн чи яасан гэж. Манай дүү шүн гэлдэг зүйлтийг нь авцсан ёо. Ой, бүр шүн гэрэлтт юм уу? Тий, бараг Фосфорттэй байна. Фосфорттой юм уу? тий, фосфор. Ваа, ямар гоё юм бэ. Тэр чигтээ заримдаа шүн ингээд нөгөө унтж хагаад ингээд сэрээ харангууд айх юм болов юу нэг улаан юм гэрэлтээ дэвэл эн ч одоо бурхан минь эн ч одоо нэг юуны гэрэл вэ? Энэ юу нүд вэ гэдээ айчих уу? Үгүй юу? Нэр ингэсэн нүд штэ. Яа дээл цэцэг нь голдоо. Тэгээд гэрэлт нь гаднаа. Тэгэхээр нүд шиг харагдана. Тийм үү? Тэгээ айхгүй юу? Манай дүү чадсан. Харин тийм би бас тэгж бодсон. Айсах чадсан юу? Айгаж очихгүй да. Тэр чи бас хэцүүлтэй. За, их сонирн байна. Тэгвэл гурлаа одоо орчин үеийн Монголын тухай ярил л да, тийм үү? Орчин үеийн Монгол одоо ингэж байгаа юм хятад манайх руу дайраад нэг юу Бидэд хамаагүй улс төр хамаагүй сони юм яриад би. Өөр юм ярья. Манай Монгол руу хятад дайрчих юм бас манай Монгол байхгүй бас гэж байгаа. Тэ мэдээчтэй чи ямар ч улс руу дайруул эн чи байхгүй болно шүү дээ. Зүгээр хоёр хөршөө яриа гурлаа, тийх үү? Бид нар чи ерөөсө хоёр л хөрштэй шүү дээ, тий? Үгүй шүү дээ, дөрвөн хөрштэй. За, ямар хөрштэй вэ? За. Юу хятад байгаа, Орос байгаа, нөгөө хоёр нь Хин. Канад, Австралиас хоёр үзүү юу? Тэр хоёр чи хол юм чинь. Миний бодлоор бол хятад, Орос, тэгээд Европ Бас байхгүй. Манайх ч биш тэ хоёр л хөрштэй байхгүй юу? Хоёроо. Үгүй, манайх ч гол байдаг. Тэгээд эндээ нэг устай, эндээ нэг устай, эндээ нэг устай, эндээ нэг устай. Үгүй үл мэдхий. За, хоёр юм байна. Олон байвал гоё л доо. Гэтэ харамсалтай нь манайх хоёр л хөрштэй. Мэдээж алс байгаа хөршүүд бол байгаа л да. Канад байгаа, Австрали байгаа, Европ байгаа. Яг хоёр том яг ингээд зэрэгцээ байгаа хоёр хөрш бол нэг тал нь Орос, нөгөө тал нь хятад байхгүй юу? Хятад нэг амар зэвсэгтэй. Тэрийг ингээ буудах юм бол тэрэн доторолд нь гаднууд гарч ирээд манай Монгол зэрэг шатаана. Тэгээд тэр чинь улс орон болгон өөрийн янз бүрийн зэвсэгтэй штэ үл мэдхий. Гэхдээ манайх жоохон зэвсэг багтаа болохоор жоохон байхгүй болж магадгүй. Гэхдээ тийм үе орон юм яриад яадیں۔ Бид нар ийм гоё хөгжсөн байгаа юм чинь те. Уулам гоё хөгжин хүүхдүүд маань та нар минь нэ штэ. Том болоод манай Монголыг уулам гоё гэрэлтүүлсэн, хөгжсөн тийм үү? Хамгийн одоо цэвэрхэн, хамгийн байгальд ээлтэй, бүх сайхан хоол нь ингээд ирүүл тийм үү? Хүүхдүүд нь хүмүүс нь бүгдээрээ ирүүл ийм гоё Монголыг таарал бий болгоно штэ. Одоо ойлгож байгаа юм зү? Агаар өвсөн нэрүүл. Агаар нь нэрүүл, өвсөн нэрүүл, өөр ус нь нэрүүл тийм үү? Мод нь нэрүүл. За энэ сайхан гоё юм гоё ирээдүйг та хоёр маань босох учраас та даалгавар өглөө шүү. Манай Монголыг эзэн Чингис хааны үеийн шиг бүр тэрнээс илүү гоё хамгийн гол нь хүмүүс нь жаргалтай байвал болоо. За юу? За ийм даалгаврыг өглөө шүү эмээ өвөнөр нь. За одоо миний үүд чи миний хоёр хүүд чинь штэ. Бүх эмээ өвөнөр нь даалгавар өгж байгаа аахгүй юу над шиг ойлгосон уу? Ойлгосон. Тий. За ойлгосон уу бид? манай Монголд юу тэгтээ гоё дэзгүүрүүд байдаг ста. Тэгээд юу гадаад виз Орос айж ирдээ. Тэгээд юм авдیں۔ Тэгээд мөнгө олдог. Тэгдэг яг байна. Гэтэ хазуу орнууд руу Монгол явахгүй байвал юу тэр ус мөнгөгүй. Чи нэг хэцүү сэдв ярих юм аа. Их чухал сэдв яриад нүдэн бүр ингэж ирээл тий. За ямар ч байсан даалгавар авсан учраас дүүнартаа итгэж гин их чинь. За юу. Миний дүүнер манай Монголын ирээдүй гэрэлтэй гэгээтэй сайхан байгаа гэдэгт их чинь итгэлтэй байна. Ингээд гурлаа энэ сайхан одоо ирээдүйн ерөөлтөө энэ сайхан үгээр нэвтрүүлгээ дуусгая тэхүү. За өнөөдөр хин гэдэг хөөрхөн зочин битэртэй хамт байрдаа энэ чинь. Эхгүй мартцсан. Улс төр яриад томроод байсан чинь найзгаа мартцсан нэрийг. Ухаан заяа. Зүйтэй сайн байна. Хэдэн настай лээ? 9. Зүйтэй. Битэр ийм том болсон найзтай учраас их гоё ухаантай юм ярьла тий. Тэгээ мэдээж ухаан заяатайгаа уулзсан юм чинь ухаантай юм ярина шүү дээ. Өөрөө юу ярих вэ? За тэгээ бүх сайхан ээж аав нь, эмээ өвөө нь, дүүн, за тэгэл ах トゥ хамаатан садан найз нөхд нь бүгдээрээ ирүүлэн их сайн сайхан байх болтугай гэж хүсэн ирээ их чинь. За юу. Минь түргээрээ бүгдээрэнд нь ойлгосноо. 38 дугаар сургуулийн анхны нацаг доржийн шагналыг авсан. Ой
Хэн бэ? Өнөөдөр Йоо чи ямар мундаг юм бэ тийм үү? юу уншаад 38 дугаар сургуулийнхандаа бүгдээрэнд минь түргээрээ. За хамгийн мундаг хайртай багш нь хэн блэ? Цэцэг маань. Цэцэг маань багшд нь олон бусад бүх багш нарт нь баярснаа илэрхийлье. Ийм ухаантай хүүхдийг ингэж сайхан одоо хүмүүжиж боловсруулж байгаад маш их баярлалаа. За тэгээд дээрэс нь аав ээжд нь баярснаа илэрхийлье. За тэгээд одоо эмээ өвөөд ийм сайхан ирээдүй, ийм сайхан охин өсөж төрнж байгаад бид их баяртай байна. Тийм үү Үлмэтхэ? Чамд сайхан байсан уу ярихад? Тийм байна. Гинэ. За чи тэгээ ямар бэлэг өгөх юм найз та? зармаг Тий. бичиг хэрэг. Аха, ямар газрууд өгж байгаа юм те? Тэр газруудыг нэрлэхгүй гомдсон штэ. За, Батосын ах эгчнээс намтад зармаг бэлгэсч байна. Голден Пенни ах эгчнээс нь бичгийн хэрэгсэс бэлгэсч байна. Жохо ил үсгэн эсээр дуулдтий одоохондоо заа юу. За ингээд би тэр одоо дараачийн нэвтрүүлэг хүртэл гэхээр баяртай гэж шүү. Заа юу. Дараачийн нэвтрүүлэг хүртэл Баяртай.